За ингээд асаасныхаа дараа бол биднес яг үгээр энэ одоо уул ирээд тогтоогч энэ соронцтой ийм төмөр дээр энэ уул ирээд тогтоогоод энийг бол биднес яасан ашигласан хаар дээр маш сайн цэвэрлээд хуураа болтол арчаад одоо бол биднес ирлэх ийм процессд орж байна. Тэгэхээр яг үгээр энэ соронцтой энэ төмөртөө ингээд тогтоогод өгч байна. Ингээд тогтоогод өгч байна. За энэ машин маань дамар нь жижигхэн учраас энийг бол наашаа цаашаа 6 удаа ирлэнэ. Том дамартай машин дээр бол ерөнхийдөө юу ядгийг 3 удаа л найз цаашаа ирэлцдэг. Улын нь бол 6 удаа, эрийн нь бол 3 удаа гэдээ ирэлцдэг. Энэ дээр бол биднес 6 удаа ирлэхгүй нөгөө диаметр жижигхэн учраас бас нөгөө дутуу ирлэгдэх юм уу эсвэл муу ирлэгдэх юм боломжтой гэсэн үг. Одоо ингээд хэдүүлээ ирлэх процессд оръё. За энийг бол энэ гоцоонд нь энэ дүүжмнээс хийж өгөөд эндээс нь давхар барина. Тэгэхгүй нөгөө энэ чинь сугарч хийх магадaltaй. Тэгээд зүүн талын хөлийг уршаан тавиад өөрөө жоохон ингээ бүхийж өгнө. Тэгээ аль болох ер нь болж их юм бол энэнтэй нүдний шил зүүх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэний очин нөгөө одоо нүд рүү юм өсөрч орох. Энэ бол бас нэг нөгөө талаараа мод хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн үг. За ингээд биднес одоо энэ ирсэн ирээ одоо сайн муу одоо яг орж өггүй ингээд шалгана. Энэ бол яагаад бол жоохон саармагдсан байна. Саармагдах юм бол одоо дутуу ирлэгдсэн байна гэдээ ахиж бас ирэлж болно гэсэн үг. За энийг одоо ахаад нэг явуулж үзье. Ингээд энэ дамарнаасаа хоёр тишээ илүү гаргаж болохгүй. За ингээд иймэрхүү маягаар ирлэн гэсэн үг. Тэгэл ингээд унахчихна гэсэн үг. Ингээд энэ бол улыг бол биднес одоо 6 юм уу 9 удаа явахгүй бол энэ дамар маань бас жижигхэн учраас яг жижигхэн учраас бас муу ирлэгдэнэ гэсэн үг. Жижигхэн байх тусмаа тухайн ирлэгчийг олон дахин давтана. Том энэ диаметр нь том байх тусмаа тухайн одоо ирлэгч улыг бол цөөхөн одоо барьж ирлэн гэсэн үг. За ингээд иймэрхүү байдалтай. Ийм ирлэгч байлахад олон дахин одоо ирлэх тусмал энэ нингэрнэ. Буруу ирлэх юм бол энэ нэрнүүд нь хотгор гүдгэр болоод үүнээсээ болоод нөгөө хонь харахад тэртэй болно. Одоо бараг л хаяхал хэмжээний болно тий. Тийм болохоор ер нь аль болох одоо энэ цахилгаан хайжийг ашиглах юм бол уул ирний нөөц сайтай байх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт нь гэх юм бол энэ тухайн машинтайгаа харьцахтаа зөв ашиглах хэрэгтэй. Гуравдугаарт нь гэх юм бол энэ уул ирүүдийг бол маш сайн угаа цэвэрлж явах хэрэгтэй. Дутуу угаагаа дутуу цэвэрлээд нойтноор нь энэ дээр ирэлж болохгүй. Дараа нь бол усанд хийгээд өмсгөөд бол нойтноор нь хаяад зэврүүлж болохгүй. Тэгэх юм бол бас яг анхны шиг байрлалаараа бас нөгөө яаж явахгүй. Стандартын дагуу бол сайн ирэлж болохгүй, ир авахгүй гэсэн үг. Ийм дутуу ир авах юм шаардлага гарна гэсэн үг. За дахиад нэгийг одоо ингээд ирэлж үзье. 1 2 3 4 5 6 за ингээд мөн адилхан яг ултайгаа байрлсан газартаа авчирна. Дамарнаас яг бас илүү гарахгүй ингэж ирлээ гэсэн үг.